боллоо. Yay! Тарган тавтай сайхан карантинлж гинөө манайхаа. Ажил төрлөн сайн уу? Ойрд яриаггүй сонсон байна. За тэгээ өнөөдрийн дугаараар манай Дөко коктейлээ хийгээд хэрэгээ ярих байгаа. За тэгээ подкастыг хэлэхээс өмнө сануулгын зүйлээ сануулъя. Манай подкаст босон гэмт хэргийн тухай детальчилж ярих учир зүрх судасны өвчтөй юмнаас амархан айдаг болон жирэмсэн эхчүүд сонсохгүй байхыг зөвлөдөг байгаа. Энэ ямар гоё өнгөтэй коктейл вэ Дөко? Харин тийм хөөрхөн байгааз. Харин тий. Эмгтээлэг коктейл байна. Харин тийм өнөөдрийн коктейл амар юу? Тий учирч янцантай гэхгүй юу? Би болохоор коктейлээ өөрөө зохиоцсон, өнгийн төсөөлж бодож жагаад тэгээд манай дулмаа маань миний хийсэн коктейлэнд нэр зохиож өгсөн. Битэрийн дундаас гарсан бүтээл байна. Одоо бүдэг ягаан өнгөтэй гой коктейлнууд энэ тэнд харчаад энэ яаж энэ өнгийг гаргах вэ гэж бодож жагаад нэг юм ягаан ундаа зүгээр аваад тэгээд байсан цагаан эрэхтэй холиод тэгээд дээрээс нь нөгөө нэг чиний зөвлснөөр хийж уусан ус хийсэн штэ. Тэгэнгүүт бүр ингээ гой илүү сэргийг амттай болсон. Тий гой сэргээд айгу гой болсон. Манай дулмаагийн өгсөн нэр нь болохоор Cotton Candy Dream гэдэг нэр өгсөн те. Хүлээ хүнч хэршиг зүүдгээд байгаа. Яг тэгэд санагдаад байсан. Уус нь амтан ч гэсэн тийм байсан, гаднаас нь харахад ч гэсэн тийм ингээ cotton candy буюу хөвөнч хэр ингээ санаанд ороод байгаа байхгүй. Тэгээд нэр нь ч гэсэн амар хөөрхөн санагдаад. Битээ манай сонсож тэгээ хараад дагаад хийгээд үзээрэй. За коктейл юм байна. Өнөөдрийн хэрэг бас маш сонирхолтой хэрэг байх гэж би дулмаа миний хувьд бодож байна. Яагаад гэвэл миний мэдгүй хэрэг гэсэн, сонсож байгаагүй хэрэг гэсэн. За тэгээд манай Дөко одоо хэрэгтэй орох гэж байна. Тэгээд намайг жоохон эмоц гаргах юм бол манайхан намайг бити загнаарай заяа. Би сонсоогүй болохоор эмоцоо гаргаж байгаа шүү заа гэж. За тэгээд Дөко хэрэгтэй орох уу? За тэгээ. За энэ удаагийн дугаарыг эхлэхээс өмнө энэ бол ерөнхийдөө айгу хүнд сэдв байгаа. Өмнөх дугаарууд дээр нэлийн хүнд юм ярьж исэн ч гэсэн ер нь хүүхдтэй холбоотой юмнууд бол одоо сэтгэлд санаанд айгу хүнд тусдгийм байна. Бусад хүмүүст ч гэсэн тийх байх гэж би бодож байна. Тийм учраас бага насны хүүхдтэй холбоотой зүйл ярих байгаа учраас дахин нэг одоо давхар анхааруулга хэлье те. Маш ноцтой үйл явдал болсон болохоор эцэг эхчүүд болон одоо эмзэг хүмүүс тэр ер нь хэргийн деталийг ер нь алгасаад сүүл рүү нь бараг сонссон дээр байх шүү гэж анхааруулъя. Гэхдээ бас ер нь анхаарч сэрэмжилж явхад илүүдэхгүй сургамжтай олон зүйл гарах учраас одоо яг хэргийн деталийг алгасаад тэгээд битэрийг хэлэх тэр сэрэмжлүүлэхийг сонсоорой гэж зөвлөё. Хоёрдугаар болохоор бит хоёр энэ удаагийн подкастныхаа араас giveaway зарлах гэж байгаа тий. Тэгээд тийм учраас манайхан гоё дуустал нь сонсоорой. Гоё бэлэг өгье. За тэгээд энэ удаагийнхаа хэрэгт оръё. Гол хэрэгтэн маань Peter Scully гэдэг нэртэй 1963 оны 1 сарын 13-нд Австрали улсын Мельбурнд төрж өссөн ийм залуу байгаа. Эхнэр 2 хүүхдийн хамтаар амьдардаг байсан. 2011 он хүртэл буюу одоо 48 нас хүртлээр төрлөх Австрали улстай амьдарч агаад 11 онд Филиппин улсын Манила хот руу дөрвөж зугтсан юм байна. За тэгээ яагаад зугтаасан гэхлээр мань хүн үйл хөдлөх хөрөнгийн залилантай холбогдоод нийтдээ хөрөнгө оруулагчдаас Австрали доллараар 268 сая $268 залилсан байсан. Маш их хэмжээний мөнгө залилсан баад. Питер тэгээд ерөөхдөө яг хүрээлэлтэй гэх юм уу да. Жирийн л нэгэн залуу одоо тэг гэр бүлтэй 2 хүүхэдтэй ямар ч тийм гимгүү хүн шиг маш олон жил амьдарч ирсэн. Зан ааш характерыг нь болохоор хүмүүс ерөнхийдөө таньдаг хүмүүс болохоор тийм жоохон залхай шудраг биш ерөнхийдөө нэг тийм хүнийг яаж игээд ашиглах гад байдаг нэг тийм хүмүүс эдэн штэ. Тэгээ дээрээс нь ер нь бол мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болж ирсэн гинэ жоохон насны явж ирээд. Үйл хөдлөх хөрөнгийн лувраас гадна Blink гэдэг нэртэй өсвөр үеийн Малайз охиныг Австралид авчирсан байдаг. Тэр нь болохоор өөрийнх нь үерхдэг юм уу одоо найз охин нь гэж явдаг байсан гинэ. Австралид тэр охиныгоо авчирчээд ийш тийшээ дагуулж одоо энэ тентгийн тийм секс үдшилэг гэж болдог шүү дээ. Тийм юмд явдаг байснаас гадна
тэр охиныг биеийг нь үнэлүүлж өөрөө тэрнээсээ мөнгө олдог байсан юм байна. За тухайн үед болохоор эхнэр хоёр хүүхдээ хаяад явсан байсан гэж одоо нэг нийтлэл дээр бичсэн байсан ч гэсэн яг хайж явсан байсан хэсэг нь бол 100% тодорхойгүй. За тэрний хийсэн хэрэг бол маш ноцтой болоод ч тэр ер нь бол гэр бүлийн одоо тэр эхнэрийнх нь болоод хоёр хүүхдийнх нь информац ерөөсөй байдгүй юм байна лээ. Ямар ч л байсан хоёр хүүхэдтэй гэжсэн. Тэгээ хоёр хүүхдийнх нь хүүсэн ч баг би лав энэ тэндээс хаагаад олоогүй. Австралийн үнэт цаас хөрөнгө оруулалтын комисс гэж байд юм байна. Тэр нь 2009 оноос эхлээд ер нь Питерийн луйруудыг шалгаж ажиллаж эхэлсэн. Баттай нотлохоо олж одоо эрүүгээр шүүхийн тулд мэдээж баримт нотлохоо маш ихээр цуглуулах хэрэгтэй болно шүү дээ. Одоо баттай юм хийхийн тулд тийм учраас ерөнхийдөө 9 оноос хичнээн шалгалт эхэлсэн ч гэсэндээ 12 он хүртэл Питер болон түүний хамтрагчийг албан ёсоор хэрэгтэн гэж зарлж чадаагүй. Жавж 12 онд эцэстээ нотлох баримт хангалттай гэж үзсэн учраас албан ёсоор баривчлах гэсэн боловч 2011 онд Питер аль үжээ нөгөө Филиппин улс руу зүгтаацсан байсан гэж хэлсэн шүү дээ. Тэг яг жилийн өмнө зүгтаацсан байж таарсан. Нийтдээ бол 117 удаагийн залилан луйр зэрэгт холбогдуулж одоо Австралида буцаад ирмэгцэн шууд баривчлахаар тийм галийн болон авиа компаниудад сануулсан байсан. Мэдээж Питер бол Филиппин руу оргож зүгтсэнийг цагдаа нар мэдээгүй. Анхандаа бол Малайз руу тэр нөгөө нэг жоохон найз охиноо дагаж явсан байх гэж бодож исэн юм байна лээ. Тэгээд бүхэл бүтэн мэдээж улсыг нэг хүнийг хайж самнана гэдэг чинь бас маш их ажиллагаа учраас ерөнхийдөө ажиллагаа маш удаан явагдчихсан юм байна лээ. За тэгээ Филиппинд очиод Питер насан туршаагүй байхаасаа эхэлж бие үнэлж өөрийгөө тижээдэг байсан тийм гэр оронгүй гэр бүлгүй тийм хоёр охиныг дэрэгдээ аваад одоо нэг ясандаа өөрийнхөө найз охтуудыг болгосон байдаг. Тэгсэн мөртлөө одоо тэр гурийн харилцаа нэг сонин яг ингээд найз хүүхнүүд нь юм уу гэхлээр бага насны охтууд учраас өөрөө ирэхгүй одоо эн чинь бараг 50 гарсан өвгөн баа штэ. Өөрөө ирэхгүй тийм эцэгшгэн юм шиг хандаад байдаг байсан юм шиг байгаа. Тэгээ нэг тийм эцэг хүүхдүүд ч юм шиг нэг бол амрах осууд ч юм шиг нэг тийм сонин ойлгомжгүй харилцаатай байсан. Тэгээд тэр хоёрыгоо нөгөө Малайз найз охин шиг адилхан өөр хүмүүст бас биеийг нь үнэлүүлдэг байсан. Тэр хоёрыг болохоор нэг нь Carmen Ann Alvarez гэдэг, нөгөөх нь болохоор Lizel Margallo гэдэг. Хоёулаа 18 ч хүрээгүй охтууд байсан. Тэгээд 18 ч хүрээгүй байхаасаа тэр Питрийг дагаж хамтдаа явсаар байгаад Питрийн хамтрагчид болсон юм бэлээ. Энэ хоёр охины тусламжтайгаар гудамжны гэр оронгүй нэн ядуу хүүхдүүдийг бас гэртээ авчирч хүний санаа сэтгэлд оромгүй янз бүрийн аргаар тэр хүүхдүүдийг зовоож тарчлаадаг байсан гинэ. Яг тэдний тооны хүүхдүүдийг хохироосон гэсэн албан ёсны тоо байхгүй. Гэхдээ олонд мэдэгдсэн хид хідэн охтууд байгаа. За тэгээ тэр хэрэгүүдээс нь ярьж өгье гэж бодож байна. Питер бол ер нь бол гаж донтон. Тодруулах юм бол педофил ахгүй юу? Одоо насанд хүрээгүй жоохон хүүхдүүдтэй бэлгийн харьцалд орох донтой. Тэр балиар гаж донгоо үйлдэл болгоход нь Филиппинд очсон явдал нь ерөнхийдөө маш таатай нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн тодорхой санагдсан. Яг тэр Филиппин улс нөгөө педофилтэй холбоотой хэрэг гаралтаараа дэлхийд бүр топ 10 улсын нэгт ордсон байлээ. Тийм нөхцөл нь бүр бүрдчихсэн. Хууль эрх зүйн айгу муу. Дээрээс нь одоо хохирогчд маш олноороо амархан олддог юм шиг байгаа. Филиппинд очиод ерөөсөө нэх удаагүй тэр балиар юмнуудаа хийж эхэлсэн юм байна лээ. Ядуу гэр оронгүй хүмүүст одоо нөгөө хоёр жоохон найз охиноороо дамжуулаад би одоо хүүхдийг чинь хоолж ундлаад гэр орондоо тийжээгээд өмсөж зүүхээр одоо хангаад сургууль соёлд явуулъя гэж хэлж авч явдаг байсан гинэ. Тэгэд мэдээж хүн чинь хөөрхөн амтаа өөрөө чадахгүй юм чи ядаж хүүхдийнхаа ирээдүг бодоод энэ сайхан сэтгэлтэй хүн ингэж туслая гэж байгаа юм чинь гэд итгээд дээрээс нь одоо нэг хоёр Филиппин одоо өсвөр насны хоёр охин дагуулсан явж байгаа болохоор нөгөө хоёр нь ч гэсэн амар тийм одоо юу гэдэг ад жаргалтай тий нөгөөдгтөө одоо тэр Питерт бүрэн дүүрэн итгэж гэсэн итгэл үнэмшилтэй байсан болохоор эцэг эхчүүд ч гэсэн ер нь хүүхдээ өгөө явуулчихдаг байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ хамгийн балиар нь тэгэж авч явчаад гэртээ аваачиж хоолж ундалчаад тэгээд нөгөө балиар гаж юм эхэлдэг байсан. Яадаг гэхээр Австралийн 60 минут гэдэг нэг тийм нэвтрүүлэг байдаг. Тэрэн дээр Питерийн тухай 20 хэдэн минутын тийм бичлэг байгаа.
Тэрэн дээр Питер өөрөө ярилцлага өгөхөөс гадна одоо хохирогчд бас ярилцлага өгдөг. Тэрэн дээр Карми Ан гэд нэг найз охин нь штэ тэ. Тэрний яриагаар болвол нэг удаа Питер гудамжнаас хүүхэд өргөж авъя гэж хэлэхэд нь Карми манай дүүг авчираад хамт амьдрий гэж хэлсэн чинь үгүй би гудамжны хүүхдэд л тусламаар байна гэж шалсаар агаад гудамжны хүүхдүүдийг тэр охины тусламжтайгаар олдог. Тэгээд эмэгтэй хүнд угаасаа нөгөө хүн итгэхтэй амар гэж хэлж ирсэн шүү дээ. Тийм учраас бас хүмүүс амар амархан хүүхдүүдээ өгж явуулдаг байсан юм лээ. За тэгээ яг тэр ярилцлаган дээр ярьж байгаа 9 болон 12 настай тийм хоёр хүүхдүүд хэрэгтэй гэж хэлсэн бүр насыг нь бүр ингээд заачихсан. Тэгээ гудамжнаас өлссөн байсан нэг тийм хоёр хүүхдийг хоол өгье энтэр гэд Питер дээр аваачиж өгөөд явсан гэж аахгүй өөрөө. Тэгээ тэр охин явчаад буцаад ирэхэд нь тэр хоёр хоёулаа тийм нохооны хүзөвчтэй уяатай байсан гэсэн. What? За тэгээ тэр хоёр хүүхэд нь ямар хүүхдүүд байсан гэхээрээ өөртөө бас тэр одоо нэвтрүүлэг дээр ярилцлага өгсөн байлээ. Нэг нь Рози гэдэг 12 настай, нөгөөх нь одоо Уэлэн гэдэг 9 настай охин байсан. За тэр 9 настай охин бол гараагүй ч гэсэн Розиг ярилцлага өгсөн. Тэгээ Розигийн ярьж байгаагаар болохоор одоо хоол өгье гэж Питерийн даваацсан шүү дээ. Тэгээ хоол идэж дуусгаад Питер бит хоёрыг хувцас тайлахыг шаардсан. Цүн зургийг минь аваад дээрэс нь бичлэг хийсэн. Питерийн хэлснээр Рози үеэл охинтойгоо бэлгийн зан үйл хийсэн. Тэрийг нь бас бичиж авч ийсэн байгаа байхгүй юу. Тэгээ сурвалжлагч те чинь тухайн ингээ ярихтай амар гонигтай харагдаж байна. Одоо чи яг ингэж харагдаж байгаа шигэ яг ийм мэдрэмж чамд төрж гин үү те чи гонигтай байна уу гэсэн жоохон уйлаад эхэлсэн хөрх юмтаа. Тэгээд уйлж агаад маргааш нь өглөөний цай уусны дараа бит хоёрыг гадаа нүх уух гэж хэлсэн гэд. Сурвалжлагч яагаад нүх ухуулсан юм бэ? Чамд юу гэж хэлсэн? Юу гэж хэлж нүх ухуулсан бэ гэсэн чи охин ухаж байгаа нүхэнд бит хоёрыг булна гэсэн гэж аахгүй юу? Юу юм бэ? Амар агаз. Тэгээ сурвалжлагч Питер өөр та хоёрыг яаж зовоосон бэ гэсэн чи охин Питер биднийг хүчинцэн тэр намайг хүчирхийлж ахад би орилоод байсан чинь тэр Карми Ан гэд найз охин нь намайг дуугаа бай гэд миний толгой дээр барьсан гэж аахгүй. What? Харин тийм. Тэгээ тэр охин амар би ингээл явчаад ирсэн гэдээсэн. Мөртлөө өөрөө тэр одоо хүнийг тарчлааж зовохдоо өөрөө гар бие оролдож исэн байгаа байхгүй юу. Тэгээ 5 өдрийн турш тэр хоёр охиныг тарчлааж зовоосны эцэст нөгөө найз охин нь Карми Ан охтын гинжийг суллаж оргуулсан баг. Охтууд хөрх юм харин яаж овоод яасан зориг гаргаад цагдаа дээр мэдэгдсэн юм бэлээ. Охтууд цагдаад мэдэгдсэний дагуу Питер баривчлагдах маш том шалтгаан болсон. Одоо энэ үйл явдалтай зэрэгцээд Филиппиний цагдаа нараас гадна одоо өөр олон улсын хүчний байгууллагууд нэг бичлэгийн эзнийг хайж исэн байхгүй. Тэр нь болохоор Питер байсан. Одоо бүх зүйл огтлцоод Питерийг баривчилж авсан. За тэр нь бас юун бичлэг вэ гэсэн чинь аль 2012 онд цацагдсан Dark Web-с жирийн вебд алдагдаж гарч ирсэн тийм бичлэг байсан. За тэгээ тэр бичлэгний нэрийг бол би хэлэхгүй. Гэхдээ бичлэг нь ерөнхийдөө 4 хэсэг хуваагдсан. Нэг нь гэхэд одоо 10 гаруй минутын нийтдээ одоо 40-50 гаруй минутын тийм цуврал бичлэг байсан. Бичлэг дээр болохоор 3 том хүн тэгээ 3 хүүхэд гардаг гинэ. 3 том хүн нь болохоор нэг нь цагаан арьстай эрэгтэй хүн англи хэлээр ярьж байсан. Бас бичлэгт гарах бүрт одоо нүрийг жирэлзүүлсэн байсан учраас одоо хин гэдгийг нь мэдэргүй. Нөгөө 2 том хүн нь залуухан тийм хөрслөг бор арьстай 2 эмэгтэй хүн байсан. Хоёулаа тэр Филиппиний нэг аялагаар ярьж байсан. Хоёулаа нүрэндээ маск зүүсэн байсан учраас бас хин гэдгийг нь шууд таних боломжгүй байсан. 3 хүүхэд нь болохоор гурлаа эмэгтэй бөгөөд 12, 11 нөгөөх нь бүр 18 сар буюу одоо ой 6 сартай нялх хүүхэд байсан. За бичлэгийн турш тэр 3 том хүн одоо ээлж ирээ тэр 3 хүүхдийг тамлж, өвтгөж бэлгийн зан үйлүүд үлдэж хүчирхийлж байсан. Тэр ой гарантай нялх хүүхдийг бүр ингээд хөлнөөс нь доош нь харуулж уйчаад тамлаж хүчирхийлж байсан. Тийм бичлэг юм байна лээ. Тэр бичлэг мэдээж Dark Web-д байсан нь одоо бидний өдөр тутам ашигладаг веб дээр гарч ирсэн нь ойлгомжтой байсан бөгөөд маш хурдан
одоо ашиглаж алга болсон. Тэр бичлэг энгийн веб утсуудаар тарсан даруйд орон орны цагдаа нар нийлээд тэр одоо хэрэгтнүүдийг хэн гэдгийг тодорхойлохоор ажиллаж эхэлсэн. Тэгээд тэр бичлэг ер нь хэний хийсэн бичлэг вэ гэдгийг хааж эхэлсэн. Мэдээж одоо бичлэгийг анализ хийхэд тэр эрэгтэйгийн аялганаас Австрали гаралтай хүн болохыг мэдээж тогтоодог. Бас нэг сонирхолтой юм нь одоо тухайн бичлэгийг үзхийн тулд Deep Web дээр нэг үзэлт нь $10,000 үнэлэгддэг байсан гэж аахгүй юу? Dark Web, Deep Web болоо одоо бидний ашигладаг веб гэдээ яриад байна штэ тий. Тэрийг хэрвээ мэдхгүй хүн байвал ямар учиртай юм бэ гэх юм бол одоо бидний өдөр тутамдаа ашигладаг одоо интернетийн тусламжтайгаар орж хайлт хийдэг одоо веб хуудсууд нь шүү дээ. HTTPS гэж ордог, www гэж ордог тий одоо Google ч гэдэм үү, Facebook ч гэдэм үү, Go гэмээн бүгдээрээ энэ бүгд бол дэлхийд байгаа бусад веб хуудасны одоо бүх нийт веб хуудасны зөвхөн 10% нь ч хүрдэггүй хэсэг юм байна лээ. Тэгээд ер нь бол яг далай шиг гэж төсөөлж болно. Яагаад тэгэхээр бид нар ч далаад орох амьдралын 10%-гүй хувийг нь судалж чадсан шүү дээ хүн төрөлхтөн. Тэгэхээр одоо 90% нь биднэрт мэдэгдүү. Тэр шиг одоо жирийн иргэд бидний одоо энэ үздэг бүх интернетийн юм болвол дөнгөж одоо нийт интернетийн 10% нь. Бусад 90% нь болохоор deep web буюу одоо гүний веб гэж нэрлэдэг. Тэгээд тэр 90%-ийн гүний вебний нэгэн хэсэг нь dark web буюу одоо харанхуй веб юм байлээ. Тэгээ гүний вебийг болохоор Google ч юм уу тийм энгийн браузераар хайгаад муу ашиглаад нэвтэрч болохгүй. Тусгай браузер энэ төр байдаг. Тэр тухай мэдээж ярихгүй. За тэгээд гүний вебд юу байдаг гэхлээр ерөнхийдөө энгийн бидний ашигладаг вебд хориотой бүх зүйл байдаг. Тэгээ хар тамхины 8 ч гэдэг юм уу, зэвсгийн 8 ч гэдэг юм уу, бүр тэр байтугай хүний 8 хүртэл тэр тэнд явагддаг. Дээрээс нь одоо янз бүрийн өндөр нууцлалын зэрэгтэй мэдээлэл солилцох боломжтой байдаг. Тэрэнд одоо бүх хүмүүсийн өвчний түүх ч юм уу те банкны мэдээлэл зэрэг одоо бүх мэдээллийг солилцох талбар юм байна лээ. Бүр цаашлах юм бол түрүүний ярьсан шиг Питер шигтэй ийм балиар хүн юм уу амьтанд бас тамалж байгаа тийм эсвэл бүр алж байгаа тийм бичлэг бас байдаг. Тэгээд хүмүүс одоо түрүүний хэлсэнчлэн одоо мөнгө төлөөд үзэж болдог. Ер нь бол яг хуу deep web дээр явж байгаа арилжаа бол одоо биткойн буюу виртуал валютаар мөнгөө хоорондоо солилцдог юм байна лээ. Гэхдээ одоо Питер болохоор money transfer буюу одоо мөнгө шилжүүлдэг өөр юм үйлчилгээ ашиглаж мөнгө авдаг гэсэн гэж байна лээ. За тэгээ одоо ингээд энэ тухай ярихлаар би бүр яг мэдчихээн энэ сонсож байгаа хүмүүс дунд те хоостой энийг ороод үзчихин сан юу гэдэм бол гэд ингээд сонирхол нь бүр ингээд төрцөн яах вэ гэд нүднээ эргэлтсэн байгаа хүмүүс бүр байгаа байх гэдэгт би бүр итгэлтэй байна. Тэр хүмүүст хандаж хэлэхэд тэрийг ерөөсөө оролдоод хэрэггүй. Энийг бүр хатуу анхааруулчих те. Хүн угаасаа ер нь зарим нэг зүйлийг мдээгүй байсан дээр идэв штэ. Тэгээ мэдгүй зүйлээрээ оролдож агаад тэрнээс ийсэн юм болж өөрөө хохирвоо. Мэдээж deep webд одоо орохыг завдж байгаа хүмүүсийг цагдаа нар болон одоо хакерууд маш ойрхон хянаад хараад отоод сууж идэг. Хакеруудаас бүр маш олноороо байдаг тэн дээр. Тэгэхээр чиний мэдээллийг зүгээр 2 секундын дотор чи нэгэлийн буруу дарахад бүх мэдээллийг чи аваад буцаагаа чамайг blackmail-дэж болно штэ тий. Тэгээд ер нь бол чиний мэдээллээр яавал чиг яан штэ. Тийм учраас өөрийнхөө мэдхгүй зүйлээрээ битээ тэгж оролдоорой гэдгийг сануулъя. За тэгээд тэр нөгөө нэг балиар жирийн веб дээр алдагдсан тэр муухай бичлэгнээс үүдээд бичлэг хийгдсэн тэгээд цацагдсан дүүрэг ариун нэг ерөнхийдөө наривчилж цагдаа нар гаргаж ирсэн тодорхойлсон байсан учраас тэр хавийн айлуудаар ер нь орж те бичлэг дээрх деталуудын дагуу хан шал бэлта цонх гэх мэтчлэн те тэднийг ингээд тулгаад хайгаад явж исэн юм байна лээ. За тэгээд тэр хоёр одоо нөгөө хохирогч хоёр үеэлүүд штэ тий 12-тэй 9-тэй гэдээсэн. Тэр хоёр ер нь цагдаад мэдгдсэний дагуу Питрийг олж баривчилж чадсан гэдгийг хэлсэн. Тэр нь болохоор 2015 оны 2 сарын 20-ны өдөр Питрийг баривчилсан байт юм байна. За тэгээ цагдаа нарт Питрийг баривчилж болно гэсэн одоо 6 төрлийн зөвшөөрөл байсан нь зургуулаа үеэл хоёр эгчдүү хоёртой холбоотой байсан. Тэр нь одоо хүний хулгай
болон бэлгийн хүчирхийлэл гэх мэт зүйлээр тулгуурласан шалтгаанууд байсан. За тэгээ баривчлагдсны дараа мэдээж бусад одоо нөгөө балиар булхаанууд нь ар араасаа гарч ирсээр байсан. Тэр булхааны нэг нь бол тэр балиар бичлэгт гарсан эр бол Питер мөн байснаас гадна тэр хоёр маск өмссөн байсан эмэгтэйчүүд тэрний нөгөө хоёр найз охин байсан гэдэг нь ойлгомжтой болсон. Бичлэгт гарсан 3 хүүхэд байсан гэсэн штэ тий. Одоо тэр 3-ын 12-тай охин бөгөөд ой 6 сартай 2 нь болохоор амьд. Гэхдээ нөгөө жижиг нь болохоор нялх хүүхэд байсан болохоор насан туршдаа эдгэрхээргүй тийм бэртэл авсан байсан. Харин нөгөө 11 настай охиныг Питер алаад амьдарч исэн байранда бүр байран дотроо болсон байсныг цагдаа нар ясыг нь бүр ингэж ухаж гаргаж ирж байгаа дүрс бичлэг тэр одоо миний яриадсан Австралийн 60 минут гэсэн нэвтрүүлгээр гарч илээ. Охиноор тэр нүхийг нь бүр одоо өөрийг нь болсон нүхийг штэ өөрөөр нь ухуулсан гэвэл яах вэ? Яа. Амар гааз. Яста муухай хараал ицэн зав амтан байна да. Харин тийм. Тэгээ тэр Питрийн одоо тэр охиныг боож алж байгаа бичлэг хүртэл dark web дээр цацагдсан юм байна лээ. Германы NTV гэдэг сувгаар сурвалжилснаар бол Питер нийтдээ 75 хүүхдийг хүчиндэж хүчирхийлсэн гэсэн мэдээлэл байсан. Тэр хүүхдүүдтэй одоо тэр нөгөө балиар порно бичлэг хийхэд нь тусалсан 4 залууг нэмж баривчилсан юм байлээ. Тэр 4 нь болохоор нэг нь герман залуу байсан, 2 нь Филиппин, нэг нь Бразил залуу байсан юм билээ. Одоо нөгөө нэг гүний веб дээр цацагдж байгаа энэ балиар ялангуяа педофил одоо бичлэгнүүд нь шүү дээ тий. Хүүхдийг хүчирхийлж байгаа бичлэгнүүд тэрний үзэгчдийн дээлэн хувь нь ер нь барууны орны ирчүүдэд юм байлээ. Тэр дундаа ихэвчлэн англи болон герман тэгээд Америкас хүмүүс их үздэг гинэ. Зааварсан. Мухагаз. Бүх нотлох баримт болох байсан Питрийн гэрээс хурааж авч цуглуулсан байсан. Одоо тэрний компьютер дээрх хаашаа орсон гэл одоо нөгөө түүхэн агаа штт те. Тэднийг хадгалж исэн өрөө 2015 оны 10 сард том гал давтаж ганцхан тэр өрөөнд байсан. Бүх юм шатсан. Хүмүүс болохоор Питрийг тэр Филиппиний цагдааг хахуулдаад их хэмжээний мөнгө өгөөд тэр өрөөг албаар шатаалгасан гэж ярьдаг. Ер нь тэр нь үнэн баха. Филиппин улс бас хэл ахуулаа маш ихтэйгээрээ айгу алдартай юм байлээ шүү дээ. Тэгэхээр тэр бол бас үнний ортой байх гэж би бас бодсон. За тэгээд явж 2018 оны 6 сарын 13-нд буюу одоо 2 жилийн өмнө эцсийн байдлаар шүүх хурал болоод Питер болон Карми Ан хоёлаа баригдаад бүх насаараа хоригдох ял авсан. Тэгээ нөгөө найз охин нь шүү дээ Лайзел гээд тэр нь болохоор бүтэн жил цагдаа нараас цугтааж амьдэрсэн. Тэгээд цугтааж агаад жилийн дараа баригдсан байдаг. Тэр 1 жилийн хугацаанд бас зүгээр байгаагүй. Питрийг шоронд байх хугацаанд шоронгоос заавар зөвлөгөө авч тэрний дагуу бас тэр балиар хүүхдүүд хүчирхийлж байгаа бичлэгийг хийсээр байсан юм байна лээ. За тэгээд Лайзел баригдсныхан дараа бас бүх насаараа хоригдох ял авсан. Тэгээ бүх бичлэгтэй холбоотой нотлох баримтууд устсан учраас зөвхөн одоо тэр үеэлэгчдөө хоёрын хэрэгээр хоригдож байгаа нь тэр ахгүй юу. Тэгээ тэр нь болохоор ер нь бол 100 жил буюу насаараа хорих ял өгсөн юм байлээ. Яг одоогийн Филиппин улсын хуулиар болвол хэрвээ одоо ойрын 30 жилдээ өөрчлөгдөхгүй бол 30 жил суугаад Австрали улс руугаа албан хүчээр буцаагдах юм байлээ Питер. Тэгээд Австралидаа үргэлжлүүлж мэдээж суух илгүй очингууд нь одоо нэмэгдээд нөгөө нэг луурын хэрэг нэг шүү дээ. Тэр мэрийг яах юм бэлгүй үүрх юм бэлгүй. Одоо тэгээд тэр нөгөө бичлэгнээс одоо Австралийн 60 минутын нэвтрүүлгээс харахад Питер бол амар сэжиг юм бэлээ. Бүр ямар ч гимшж байгаа юу ч байхгүй. Нэг зөвүүн юм нэг сэжиг гавьяа байгуулсан юм шиг. Тийм. Гавьяа байгуулсан юм шиг сурвалжлагч бүр ингээд зөвүүн хүрээл ингээд асуугаад тахаар юу ч болоогүй юм шиг амар зөв юм лээ. Тэгээ ярилцлаган дээр ингээд сурвалжлагч ер нь ингээд амар чухал юм асууж байгаа хгүй юу. Одоо жишээ нь чиний энэ балиар юм чи одоо хизээ эхэлсэн те. Одоо Австралид ахтай юм гэж юм хийдэггүй байсан байж ич яагаад заавал ингээд одоо Филиппинд ирж яагаад ингэсэн. Эсвэл чи одоо 2 хүүхэдтэй те 2 хүүхдээ бас тэгдэг байсан уу гэж асууж байгаа хгүй юу. Тэнгүүт чи амар зөвүүн
oh it will be on the journal гэдэг аахгүй юу. Тэгэхээр одоо бодвол бас шорондоо өөрийнхөө тухай ном бичээд байгаа юм шиг байгаа юм байлаа юм чаа. Бас бизнес хийх санаатай. Тийм. Тэгээ бас дуугаа агаагүй тэр чинь шоронд орчоод тэр Орсын шорон моронгоо голоод гомдол гаргасан бэлээ. Хитрхи олуула шамбаарлалтаа дэнмэн. Тэгээ тэр олон тэгээд тийм олон улсын дуудлага хийж болохгүй байна те. Австрали руугаа ингээд чөлөөтэй ярьдаг баймаар байна мэн гэж солиорсон байлаа. Одоо тэг хүний их ярина те. Тийм ямар буудалд орсон байгаа шогч штий. Ямар зөвүүн амт юм бэ. Тэгээ хамгийн амар нь одоо тэр нэг балер бичлэгийг үзсэн мөнгө төлөө үзсэн тэр педофил хүмүүс ч бай. Ер нь ингээл үзсэн хүмүүс энэ тиймд ингээд сэтгэл үлдээхтэй мэдээж нэр усаа яахгүй л дээ. Тэгээ ингээд үлдээсэн сэтгэгдлүүд нь бүр педофил хүмүүс өөрсдөө хүртэл жигшээд заяа. Бүрст амар арай дэндүү чигшмээр бүр арай л балер гэсэн тийм сэтгэгдэлтэй байгаа байхгүй юу? Бүр байж боломгүй энэ төр гэсэн. Тэгээ боддоо педофил жам бас л сэтгцийн хүчин штэ. Тийм хүмүүс өөрсдөө тэр бичлэгийг тэгж дүнсэн байхаар бүр амар балерасан байгаа. Бүр заваа. Тэгээд нөгөө нэг одоо шоронгийн зураг авахултай штэ баривчлагтаад зураг авахултай штэ. Тэрэн дээр бүр амар сичийн инээж минийцэн байгаа штэ. Харин тийм гавьяа агуулсан юм шиг ярсаадлаа инээцээ дөө юу гэж нээдий. Ястаа нөгөө эргэлгийн илч мэлчин байдаг бол энэ балер амиг аваа яваас. Харин тэгтээ би тэр нэвтрүүлгийг үзээд бүр зүрх бүр амар тэр хамгийн амар нь тэр нөгөө нэг 11 настай охины аргийн хасыг тэр мобилтанд ороос ухаж гаргаж ирж хахад тэр хэрэг дээр ажиллаж исэн эрэгтэй цагтаа хүртэл уйлж байгаа байхгүй юу? Энэ үстэй амар. Тэг хамгийн амар нь өөрөө тэр нөхөө ухсан гэхээр л бүр зүрх шимширмээр. Энэ хэргийн тухай одоо dark web, deep web-ийн тухай ингээд мэдээл үзэж хахад хүртэл одоо Австралийн нэг хүний бичлэг гэл шууд болгон ярьдсан байлээ. Тэгэхээр одоо олон улсад бол маш танигдсан хэрэг юм байна лээ. Ястай сонсож байгаагүй хэрэг байна. Энэ өөрөө гэр бүлтэй юм уу? Зарим нэг их сурвалж дээр болохоор одоо нөгөө эхнэр хоёр хүүхдээ хаяад явсан гэж бичсэн байсан. Зарим нэг нь болохоор Филиппин руу оргон орохтлоо гэр бүлтэйгээ зүг зүгээр байсан гэдэг юм байлээ. Тэгтээ яг аль нь үний юм мэдэхгүй. Тэгэд одоо нөгөө педофил гэсэн ганц шинж тэмдэг байгаа шүү дээ. Шинж тэмдэгч гэжтэй энэ ч одоо угаасаа батлагдчихлаа шүү дээ. Тэр нь юу вэ гэхлээр хүүхдтэй бэлгийн хорцолд орох дон гэж яриад байгаа шүү дээ. Энийг болохоор маш дэлгэрэнгүйгээр Google зэгмэн дээр сэтгүүлч Наран Цацрал гэдэг хүн нийтлэл бичсэн байлээ. Тэрэн дээр яг нөгөө Wiki How гэж байдаг шүү дээ. Википедиа шиг одоо юуг яаж хийх вэ гэсэн одоо тайлбар байдаг. Тэр вебсайтнаас л орчуулга хийсэн байна лээ. Дээрээс нь бас сэтгэл судлалын үндэсний төвийн захирал Б. Ууган цэцэг гэсэн хүнтэй ярилцлага хийсэн тийм нийтлэл байлээ. Тэгээд тэрийг педофилийн тухай илүү дэлгэрэнгүй сонирхож байгаа хүн байвал бид одоо энэ дугаарынхын доор линкийг тавьчаа өөртөө ороод тэр нийтлэлийг уншаад үзээрэй. Маш сонирхолтой санагдсан. Одоо жишээ нь педофил буюу хүүхэд хүчирхийлэгчийг хэрхэн таних тухай гэж аахгүй юу? Тэгээд товчхондоо ямаа нэм халуун дээрээ гэж шинж тэмдгүүдийг нь хэлэхэд нэгдүгээрт ер нь бол ямар ч хүн хүүхэд хүчирхийлэгч байж болно гэж аахгүй юу? Гаднаас нь хараад ч юм уу зан аш биеийн харилцаа гаднах төрх юу яс үндэстэй шашин шүтлэг юутай ч холбох тийм боломжгүй. Тэгэхээр одоо хинч хүүхэд хүчирхийлэгч байж болно. Хоёрдугаарт хүүхэд хүчирхийлэгчдийн ихэнх нь хүүхдийг урдаас таньдаг байсныг судлаачид тогтоосон байна. Одоо хүүхэд хүчирхийлэгчдийн 30% нь гэр бүлийн айл нэг гишүүн, 60% нь тэр хүүхдийг маш сайн таньдаг байсан хүн байдаг гэж аахгүй юу? Гуравдугаарт болохоор хүүхэд хүчирхийлэгчдийн ихэнх нь эрэгтэй хүмүүс байдаг. Дөрөвдүгээрт хүүхэд хүчирхийлэгчид ихэвчлэн хүүхэдтэй ойр байдаг. Ажил мэргэжлийн хувьд ч тий. Эсвэл зүгээр хүүхдүүдээр тойрон хүрээлүүлэх тэдэнтэй ганцаараа байх дуртай байдаг гинэ. Би бас нэг юм сонсч ийсэн. Хүүхэд асаргааны газар ажилдаг нэг залуу хүүхэд асардаг. Одоо day care гэж ярьдэн штэ. Одоо цэцэрлэг яслалын багш юм уу та. Тим залуу өөрөө педофил залуу байж таарсан. Тим юм байсан. Би тэ уншчаад бүр ямар амар юм бэ те. Бүр хиймд итгэх юм бэ гэж бодож ийсэн. За тий.
Тэгэхээр эдгээр өөрсдөө албаар тэгж хүүхдтэй ойр ажил мэргэжил сонгодог байгаа байхгүй амар байлаар. 5 дугаарт болохоор хүчирхийлэгч этгээдүүд хүүхдийг халамжлах гэсэн нэрийн дор тэдний болон одоо эцэг эхийн итгэлийг олдгоо. 6 дугаарт хүүхэд хүчирхийлэгчид ихэвчлэн гэр бүлийн хараа хяналт сул анхаарал халамж дутагдсан сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй хүүхдүүдийг хараандаа авдаг гэж аахгүй одоо. Тим хүүхдүүд бай болох нь их гэх юм уу. За 7 дугаарт тэд хүүхдүүдийг хамгийн сайхан үгсээр уйрааж те нууцаа ярьж үнсэж ийлж таалж насан туршидтын бичлэг үзүүлж бэлэг өгч хүүхдийг хайрлж байгаа дүр үзүүлдэгээ. Хамгийн аимшигтай нь энэ бүх арга мэхээ хүүхдийг эцэг эхээс нь холдуулахын тулд ашигладаг гэсэн байна. Бас одоо энд ашрамд хэлэхэд педофилтай уялдуулаад хэлэхэд нялх ч юм уу те ер нь жоохон хүүхдийнхаа зургийг энд бас хамаагүй постлохтой жоохон анхааралтай байхыг сануулмаар байна. Нэг нийтлэлээс ахгүй нэг залуугийн одоо сошиал медиаг олцсон. Тэрэн дээр тэгсэн чинь нөгөө face app enter гэж байдаг штэ. Одоо хүний нүүрэн дээр фильтр ашиглаад мейкап enter хийчдэг, нүрийг ботцсон юм шиг болгочдөг. Тийм юм ашиглаад ийм жоохон бэбигийн зургийг тийм юм ашиглаж ингээд нүрийг ботцсон. Тэнгүүтээ амар секси харагдаж амар муухай юм ингээд бичээд постлж мостолцсон. Тэр одоо хинийч бэби те амар муухай санагдсан. Тэгэхээр ер нь хүүхдийнхаа зургийг олон нийтийн сошиал юунд тавихтаа бас жоохон анхааралтай байгаарэ. Тэгээ манайхан чинь нөгөө нэг юм бодохгүйгээр жоохон хүүхдийнхаа нүүр мөрийг бодчихдээ штэ тий. Тэгээ болоогүй ах чинь бүр нэг жоохон хүүхдийнхаа нүүр мөрийг зайхтай одоо ээж охин хоёр ингээд цагийг зугаатаа өнгөрүүлээд хөөрхөн л дөө. Гэтэ бас нөгөө талаасаа хараад үзэхлээр ийм хүмүүс ингээд тэ хаанч юу чигээ байж ах юм бэлээ бид нар мэдэхгүй учраас хүүхдээ хитрхий тэгэж одоо sexualize хийхтэй анхааралтай байгаарэ тий. Янзын тийм бүжиг бүжгэлдэг ч юм уу одоо хүүхдийг бүр багаас нь ингээд жоохон том шиг болгочих гээд идэг эцэгчүүд байдаг штэ. Тэрийг жоохон анхаараарай гэж хэлмээр байна. Тиймэрхүү юм хөөрхөнлөлтөө одоо би л тэгэж боддөө штэ одоо угаасаа жоохон хүүхдүүд чи инээдтэй штэ нэг хошоо хошоо юм хийгээл яваад идэг тий. Тиймэрхүү юм ер нь жоохон гэр бүлийнхаа дунд одоо private message ч юм уу тий. Тиймэрхүү юм дээрээ шеэрлээд илүү одоо Facebook, Instagram ялангуяа private биш тийм public байдаг хүмүүст бол бүр хэрэггүй юм шиг санагддаг. Яг хөө миний л бодолтой хүн болон өөрөө бодож байгаа тий. Гэтэ ер нь тиймэрхүү юмаа зүгээр өөртөө нандинаад хараал инээгээл хоорондоо гэр бүлэрээ яриад энэ ингээл ингэсэн тэгсэн ингээ бодсон чи ийм болцсон мэдтэй гэл тиймэрхүү юмаа яриад өнгөрсөн дээр юм шигэ ер нь бол. Интернет дээр угаасаа тэгж байгаа штэ. Интернеттэй холбогдоод зургаа нэг постлоод тий олон нийтэд цацаад та өөрөө устгасан байсан ч гэсэндээ тэр зургийн чинь уул мөр хизээж арилдаггүй. Компьютер мэддэг тий сайн тэр код мод бичдэг хакеруудын тий тэр хакерууд бол яаж хийж агаад постлонгуудаа устгасан байсан зургийг чинь ч гэсэн олоод гаргаад ирнэ. Угаасаа нэгэн л постлж байгаа бол ер нь тэрийг өөрийн өмч биш гэж хараарай гэж би нэг бас нөгөө нэг захим ертөнцид өөрийгөө яаж хэрхэн хамгаалах вэ гэсэн тийм англиар бичсэн байсан тийм юу артикл уншсан байхгүй нийтлэл. Тэрэн дээр угаасаа хэлжсэн нэг л постлсан болвол нэг л интернетэд цацагдсан болвол тэр зургийг тий одоо ямар ч зураг вэ өөрийн өмч гэж битгий бодоо. Тийм болохоор манайхаа одоо хүүхдүүдийнхаа болон бас өөрсдийнхаа ямарваа нэгэн зургийг тавьж байгаагаа сайн бодолцож үзээрэй. Ер нь ирээдүйдээ. Тийм. Тэгээд энэ чинь одоо сэтгцэн эмгэг учраас яг одоо ч гэсэн бит хоёрыг сонсоод сууж ахыг өгөөсөхгүй штэ. Тэгээд одоо уучраа олохгүй хүн байгаа болвол та мэрэгжлийн эмчит хандаараа энэ бол сэтгцэн бас эрүүл бус үзэгдэл шүү. Энэ удаагийн дугаараараа маш сонирхолтой хэрэг ярьж гисэн Докудэ баярлалаа. Тэгээд энэ чинь бас Монголд бас амар тийм ер нь бол сэтгэл сэмшрүүлж байнга болдог асуудал штэ тий. Харамсалтай. Тэгээ энэ дугаарыг сонсоод манай сонсогчд бас одоо 3 дахь нүдээ одоо дахин сэргээж одоо илүү сэрэмжтэй болсон байх гэж би хувьдаа бодож байна. За тэгээд одоо хоёулаа асуулт хариултанд орох уу да. За тий. Тэгээд энэ удаагийн дугаар дээр хариулагдах асуулт YouTube сувгаас маань ирсэн хулан хулааш гэдэг
хүнээс ирсэн байна. Хай Монголын нийгэмд бас л аймаар тий хүүхдийн хүчээр хийлэл ихсэж байна штэ. Яг юунаас болдог гэж боддог вэ? Мэдээж та хоёр шийдвэр гаргах төвшний хүмүүс биш л дээ. Гэхдээ хувь хүний үзэл бодлыг зүгээр асуусан шүү гинэ. За маш сонирхолтой асуулт тавьсан хууландаа баярлалаа. Одоо бид ярьж хуу. За тий би жоохон бодоотхий. Чи дулмаа эхлэх үү? За тэгээ хүүхдийн хүчирхийлэл яагаад болоод байна гэхээр нэгдүгээрт бол бас энэ яг хүүхд дээр энэ хүчирхийлэл ирж байгаа нь бол бас сэтгэл зүйтэй маш холбоотой байх. Одоо энэ удаагийн дугаар дээр угаасаа педофил ярьлаа тий. Яаж одоо насан туршаагүй хүнийг ингээ жоохон хүүхэд хараад ингээ бэлгийн дур хүрслэн гараад идэм бэ. Тэрийг нь бол тэгээ тийм юм мэдэрч үзээгүй хүн болохоор үнэхээр өстой ойлгохгүй байна. Үнэхээр сэтгцийн өвчин бах. Гэхдээ бас хажуунаас нь тэрийг нь одоо юу хэмдэ илүү одоо түлхэц болж өгөх юм нь одоо манай оронд болж байгаа харигталт. Тэгээд ер нь бол ядуурл гэж би ойлгодог. Яг нь миний буруу байж магадгүй. Гэхдээ бол миний зүгээр бодол гэх юм уу та. Тэгээ би саяхан нөгөө Bill Gates-ийн эхнэр Melinda Gates-ийн өгснэг ярилцлагыг үзсэн байхгүй юу. Тэгээ ярилцлага авч исэн хүн нь асуухтаа та одоо ингээд маш олон тий ядуу буурай оронд очиж тусламж үзүүлж одоо маш олон газрын ингээд амьдралын түвшнийг дээшлүүллээ. Тэгээ энэ олон жил хийсэн явдал үйл ажиллагаанаас одоо та яг юу сурч авсан бэ? Яг энэ ядуу буурай одоо хөгжихгүй байгаа улс орон тэг газрыг одоо яг юу доош нь татаад байна вэ? Тэгээ яг юу хийсэн чинь ингээд дээшлээд амжиргаан дээшрээд явчваа гэд асуудал Melinda Gates хэлэхдээ хамгийн түрүүнд охтуудад нь боловсрал олгоход шууд дээшилсэн. Хоёр дахь зүйл нь болохоор бэлгийн боловсрал олгоход одоо тухайн газрынх нь одоо амжиргаа маш дээшилсэн. Яагаад гэвэл хүсээгүй жирэмслэлт багассан. Тэгээ 9 шидийн одоо өвчин харахааргүй болсон. Ядуу өөртөө ингээд ийм санхүүгийн боломжгүй байж ийж ямар ч одоо хамгаалалт гэдгийг мэдэхгүй, гэр бүл төлөвлөлт гэдгийг мэдэхгүй, бэлгийн дур хүслээ хангаж ингээл унтаал хүүхэд гаргаад идэг. Тэгээ одоо нөгөө 2 3 ингээл зөндөө хүүхэд гаргаал одоо гэр бүл нь томроод ингээд ихсээд яваад байх тусам ээж аав үүрэг нэмэгдэн те. Энэ олон хүүхдүүдийг чи яаж хооллох вэ? Яаж хувцлах вэ? Яаж сургууль явуулах вэ гэд. Тэгэнгүүт нөгөө нэг стресс нь нэмэгдэж эхэлдэг. Тэгээ стресс нь нэмэгдэн гут чи одоо хүмүүс яаж стрессээ тайлдаг вэ те? Нэг бол архит нь одоо зарим хүмүүс мөрийтэй тоглоом гих мэтчлэр ингээд амьдрал нь ингээд ер нь жоохон уруудаад яваад эхэлж байгаа гэдэг ч байгаа байхгүй. Ер нь тухайн улс орны боловсролыг нь ер нь стандартыг нь дээшлүүлээд илүү хатуу болгоо заавал ингэж явах ядаж тэдгээр ангийг нь төгсгсөн байх ёстой гэсэн тийм одоо дүрм журамтай байх ёстой болов гэж ярьж исэн. Тэгээ тэрэн дээр би амар санал нийлсэн байхгүй юу. Тийм би бол санал нэг байна. Угаасаа манай дулмаа маш тодорхой айгуу гоё хилээд өгчлөө. За яг нь Монголын нөхцөлд гээд бодохоор мэдээж нэн тэргүнд одоо ядуурл байгаа хэл та. Мөнгөгүйгээсээ болоод одоо тэр нь стресс болоод тэр нь дарамт болоод тэгээ тэрийгэ хүүхдтэй ураа гаргадаг ч юм уу те. Хоёрдугаарт одоо ядуурлаад агаад одоо архитан согтуурах байна. Манай монголчуудаа сар тамхинд маш ихээр живж байгаа гэж сонссон. Тэр болгон бас хамаатай байдаг бах. Хүн арх ууж согтуурсан үедээ одоо ялангуяа амьдралын түвшин маш муу байхад угаасаа мэдээж олигтой юм. Одоо нэг сайхан жаргалтайгаар ууж байгаа биш шүү дээ. Энд чинь зовлонгоо мартах гэж ууж байгаа учраас мэдээж бас муу муухай зүйл болдог байх. Тэрэнд нь хүүхэд маш ихээр өртөж байгаа байх гэж бодож байна. Дээрээс нь мэдээж сэтгцийн өвчин бас маш том үүрэг рол үзүүлж байгаа л гэж бодож байна. Яагаад тэгэхээр манай монголчууд ч одоо барууны орныхныг бодвол сэтгэл судлаач дээр очиод золонгоо яриа сууж явах тийм нөхцөл байдал нь ч гэсэн одоогоор байхгүй учраас юу гэмдэ хүн болгоо очиод уулзаад авах боломжгүй учраас тэр мэр бас нөлөөлдөг ахaltaа өөрсдийнхөө сэтгцийн өвчтөөгөө ч барыг мэдэхгүй явж байгаа хүмүүс маш их байгаа штэ тий. Тэрийгээ ч өөрөө ойлгохгүй яагаад байгаа мэдэхгүй тэр нь өөрт нь одоо нормал юм шиг. За тэр болгоноос л бас одоо болж байгаа юм болоо да ялангуяа Монголын нөхцөлд бол тий. За вау тий үнэхээр гүнзгий мундаг гайхалтай асуулт асуусан. Хулан хулааштай маш их баярлаа. Хоёр дахь асуулт маань болохоор Ogino Sunshine гэдэг сонсогчоос ирсэн байна. Хүчирхийлэгчдийг хэрхэн дарах вэ? Хүүхдийг багаас нь хэрхэн өсгөх, гэр бүлийн хүмүүжил бас маш их чухал юм байна гэдгийг сайн ойлгож аваад байгаа. Хүчирхийлэгч бол насан туршдаа хүчирхийлэгч байдгүй. Тэгээд цаазын ялыг сэргийх нь зөв үү гэж асуусан байна.
Вау. Эхний хэсэг дээр нь бол ер нь бол өмнөх асуулттай ер нь бол маш холбоотой асуулт байна тий. За чи юу гэж бодож байна? Хүчирхийлэгчдийг хэрхэн дарах вэ? Тэгэхээр хоёлаа бол эхнийх дээр нь бол бараг хамт хариулагдсан баг тий. Энэ асуулт. Тийш үү. Урдны асуулт нь шалтгаан нээсэн шүү дээ. Яагаад? Одоо болохоор яаж дарах вэ гэхээр мэдээж шалтгаанда хариулт олчих юм бол тэгээд хариулагдчих юм шиг санагдаж байна. Одоо жишээ нь иргэдэг нийтээр нь гэр бүл төлөвлөлт энэ тухай боловсрол олгодог ч юм уу, чиний хэлснээр одоо бэлгийн боловсролын сайжруулахт бас цаанаас нь одоо энэ сэтгэл зүйчдийг маш олноор бас одоо нэг сэтгэл зүйч нартай уулзахад тийм амархан өрхийнхөө эмчтэр очиж байгаа юм шиг уулзчихдаг болгоод өгчих юм бол бас гайгүй байх. Хүүхдийн төлөө халамжийн байгууллагууд хүн хүч нэмэгдээд, санхүүжилт нэмэгдээд сайн ажиллаж чадах юм бол энэ бүгд мэдээж арай гайгүй болох бах. Мэдээж ямар ч нийгэмд ийм заван зүйл байна. Бүх юм хартаа цагаантай байдаг учраас огт байхгүй байх гэж угаасаа байхгүй. Одоо хамгийн их хөгжсөн орнуудад хүртэл байж л байгаа тий. Тэгэхээр угаасаа яг уу яаж багасгах вэ гэвэл одоо тэхэл байх, системтэйгээр тарах хэмжээ авах хэрэгтэй байх мэдээж. Тэгээд насан туршдаа хүчирхийлэгч байдаггүй гэсэн тий. Тэр бас харьцангуул асуулт байна л да. Би бас өөрөө мэрэгжлийн сэтгэл зүйч биш учраас мэдэхгүй байна. Мэдээж хэрвээ энэ нь одоо сэтгэл санаатай багтаа тохиолдож исэн юмтай ч юм уу холбоотой байвал сэтгэл зүйчдээр очиж тэрнийг уучлж өгшөөснийхэн дараа гайгүй болчих юм билүү бас мэдэхгүй те. Эсвэл үнэхээр бүр ингээд цаанаасаа бүр яагаад ч чаддгүй байвал одоо яах юм бэ те бас мэдэхгүй. Тэгэхээр мэдэхгүй л гэх юм да. Дулмаа миний хувьд би тэгэж боддоо ш одоо энэ хүчирхийлэгч гэх юм бол ямар төрлийн хүчирхийлэгч бэ гэдгээсээ шалтгааллах байх. Яагаад гэвэл одоо жишээлбэл одоо гэр бүлийн хүчирхийлэл байна тий одоо нөхөр нь эхнэрээ зоддог эхнэр нь эсвэл нөхрүүгээ ингэж дайрд бас зоддог тий тиймэрхүү тохиолдолд бол ингээд сэтгэл зүйчтэй уулзаад сэтгэл засалчтай уулзаад бас өөрийнхөө туулсан амьдралыг ухаарч ойлгоод тий өөрийнхөө мэдэрсэн зовлонг ойлгоод хүн чинь бас арай өөрчлөгдөх байх нөгөө төрлийн хүчирхийлэгч одоо энэ бэлгийн хүчирхийлэгч байна штэ би тэрийг бол одоо миний хувьд бэлгийн хүчирхийлэгч бол ер нь засархад хэцүү гэж боддог. Яагаад гэвэл эн чинь илүү нөгөө нэг хүний дур хүслийн одоо хүчирхийлэл штэ. Одоо насан туршаагүй хүүхдийг хараад ингээд те бэлгийн дур хүслийг хангахыг хүсэж чинь одоо сэрэлэн хөдөлж чинь гэдэг чинь бол сэтгцийн өвчин ч гэсэндээ эн чинь бас илүү нөгөө өөрийн хүний хувийн одоо юу хэмдэ дур хүслийн буруугаас болж гарч ирсэн хүчирхийлэл болохоор засагдахад илүү хүнд байж хэцүү байж магадгүй гэж би хувьдаа бодож байна. Тэрэн дээр бас нөгөө нэг сонирхолтой юм хэлэхэд бэлгийн хүчирхийлэгчид болон педофил хүмүүс нийлээд тэм тосгонд бөөнөрөө амьдардаг штэ жирийн иргэдээс холмол. Одоо Америкт одоо Флорида мужид нэг тийм одоо Miracle Village гэдэг юм байлээ. Ичидийн тосгон гэж байд юм байлээ. Тэр нь болохоор дандаа тийм бэлгийн хүчирхийлэгчид болоод педофил хүмүүс нийлээд тосгон одоо байгууллагын цаашинтэй нийлээд ингээд тэр хавьдаа ингээд бөөнөрөө амьдардаг. Тэгээд өөрсдөө тэр нөгөө нэг яг жинхэнэ чиний хэлснээр өөрсдөө тэр үнэхээр цаанаасаа ундраад идэг дур хүсэл учраас тэрийгэ дарч чадахгүйгаа мэддэг. Тэгээд дээрэс нь тийм ухамсартай учраас те өөрөөсөө айгаад ч гэх юм уу болгоомжлоод тэгэж өөрсдөө тусгаарлалт юм шиг байгаа. Би тэгж ойлгосон. Тэгээд Австралид бас байдаг юм байна лээ. Тийм тосгонууд байдаг юм билээ айгуу сонио. Тэгээд за Монголд барыг одоо байхгүй л ах л та. Гэтэ үнэхээр ухамсараараа тий гаж хүсэлтэй хүмүүс байгаад тэрийгэ захирч өөрөө заримдаа чадхаа болоод ирвэл өөрөөсөө айгаад байвал одоо яад юм дий тийм газар уул нэгээд төгчүүл амар юм тий. Бит хоёр нөгөө нэг тусгай дугаар бэлтэж байгаа гэж хэлсэн шүү дээ. Мэргэжлийн хүнтэй нийлээд нэг дугаар бэлтэж байгаа гэсэн. Тэр хүн маань бит хоёрт нэг мэдээлэл өгсөн байгаа. Тэр нь болохоор дүүргийн эрүүл мэндийн төв болгонд сэтгцийн эмч, сэтгэл зүйчнээр ажилладаг гинэ. Тэгээд сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв нь болохоор 9-өөс 15 цагийн хооронд амбулаторийн тусламж тэгээд 15 цагаас хойшлохоор хүлээ авах нь 24 цагаар 2 эмчтэй ажилладаг гинэ. Тэгэхээр та хүсэх юм бол 18:00 20:00 гэсэн 24 цагаар ажилладаг утасны дугаарт залгаж уцаар бас зөвлөгөө авах боломжтой юм байлээ шүү. Тэг өөрт тулгарч байгаа тэр асуудлаа үнэхээр одоо сэтгцэн гүн хямралч байдаг юм уу? Тэг юуч байдгийг
энэ болгоныгоо хин нэгэнтэй ярихыг хүсвэл ялангуяа мэргэжлийн хүнтэй ярихыг хүсвэл 1800 2000 гэсэн дугаар руу залгаж болох юм билээ шүү. 1800 2000 1800 2000. За тэгээд Огино Саншайны асуусан асуултын сүүлийн хэсэг нь болохоор цаазын ялыг сэргээхэн зөв үү гэж асуусан байна. Дөөкөө юу гэж бодож байна? Цаазын ял ер нь байсан ч байгаагүй ч адилхан гэж би боддөө шүү дээ. Ард иргэд нь өөрсдөө ухамсартай тийм одоо эрүүл нийгэм байх юм бол ер нь байсан байгаагүй цаазын ялны хэрэггүй байх гэж боддөө шүү дээ. Одоо нэг цаазлуулаад байх хэрэг нэг амар гараад байхгүй бах. Тэгэхээр байсан байгаагүй ерөөсөө л ер нь ард иргэдийнхаа ухамсартай тулж ажилласан дээр байх л гэж боддог байдаг. Чи юу гэж бодож байна? Миний хувьд бол би байх ёстой гэж боддог. Арай муухай хэлж байгаа. Манайхан намайг бити загнаарай. Долоо миний хувьд бол цаазын ялыг сэргээхэн зөв гэж боддог. Тэгвэл сэргээхтэй зөвхөн насанд хүрээгүй хүүхдүүдэд бэлгийн хүчээр хийлэл болон тэр нь одоо явсаар байгаад одоо аминд нь хүрсэн тохиолдолд цаазын ялыг ер нь бол ярилцаж үзэх хэрэгтэй гэж би бодож байна. Тэрнээсээ яах вэ? Ингээд хүн болгонд цаазын ял өгөөд ах биш л дээ. Тэр чинь бас арай л ах л та. Би болохоор тийм хүмүүсийг шууд тайган болгочихосоо гэж амар хүсдэг шүү дээ. Тэгээд насаар нь тарчлаавал хэрвээ үнэхээр яг ингээд одоо хүснээр минь хэргийг нь өгдөг байсан бол бэлгийн хүчээр хийлэл үзүүлсэн хүмүүсийг тайган болгоод насаар нь ажил хийлгүүлээд тэр ажил хийж олсон мөнгийг нь хүчээр хийсэн хүүхдийнх нь ирээдүйд зориулах юмсан. Yes. Өөрийнх нь амсаж чадахгүй тим имийг амсуулж мэдрүүлж илүү мундаг сайхан хүн болох юмсан. Тийм тий. Үйлдвэрт ажиллаулаад тэгэнгუთ чи эн чинь бас нэг за одоо бүр нөгөө нэг намайг амар гэж бодчих үедээ зүгээр л төсөөлөл шүү манайхан гэсэн. Тэгээ одоо тиймэрхүү одоо батлагдаад тий хоригдож байгаа хүмүүсийг үйлдвэрт ажиллаулаад тэгэнгуутаа Монголдо зөндөө олон үйлдвэр бариад тэнцэнэ экспорт импортынхаа юмыг хийх хэрэгтэй штэ. Тэгээ эдийн засаг ч гэсэн яг би бас нөгөө нэг тийм мундаг эдийн засаг те одоо 9 шидийн юмны мэдлэггүй байж магадгүй. Гэхдээ миний боцноор тийм тэгвэл бас гоё л гэж боддتي. Яна одоо намайг ямар амар хонотолоо чи ямар амар охин бэ гэж бодож байгаа юм байна. Гүү ах оо тэгээд угаасаа тэр хүмүүс тухайн үед үлдчих яхад би анхаарахгүй байсан гэдэг шиг зохиох юуг шийтгэлийн өгсөн л дээр шүү дээ. Штэ. Вау. Тэг өнөө энэ удаагийн асуулт хариулт дээр үнэхээр сонирхолтой асуулт хариултууд боллоо гэж миний хувьд бодож байна те. Гоё боллоо. Хэрэг ч бас үнэхээр сонирхолтой байлаа. Бас олон юм бодууллаа. Уур маш их хүрлээ. 9 шидийн юм бодоолаа. Тэгээ энэний хажуугаар ингээд бас Монголд болж исэн хэрэгүүд чамайг ингээд сонсож байхад амар орж ирлээ. За тэгээ маш их сонирхолтой дугаар байлаа. Тэгээ сонсогч нартай таалагдсан гэж найдаа. Асуулт хариулт бас таалагдсан гэж найдаа. За тэгээд бид хоёр дугаарыг хэлэхээс өмнө дурдсан шиг удахгүй giveaway хийх санаатай байгаа. Бэлэг өгөх санаатай байгаа. Тэрний талаар манай Дөөкө жоох ярих уу? За тэгээ ерөнхийдөө бол бид хоёр энэ подкастныхаа эхний бүлгийг буюу 1-р бүлгийг 12 сарын 19-нд хамгийн сүүлийн дугаараа буюу одоо 30 дахь дугаар болох нэ улмаа минь чигдэж гин үү? Итгэж чадахгүй наа ямар сайн та 15 хүний тухай ярьсан юм уу? Базар байна энэ ч одоо. Харин тэгээд хоёлаа 30 дахь хүнээ яриад тэгээд бид хоёр хэсэгэн хугацааны завсарлага авах юм аа. Тэгээд бас тэгээд угаасаа таг алга болчихгүй. Тэгээд дундуур нь нөгөө тусгай дугааруудаа цацах болно. Giveaway буюу одоо нөгөө бэлэг өгөх гээд байгаа маань тэрийгээ бид хоёр Facebook дээрээ хий гэж бодож байгаа. Болцлуудтай тэгээд 3 болцол байгаа л да. Эхний болцол нь болохоор та giveaway-д оролцохын тулд аздан болохын тулд 3 юм хийхэд хангалттай. За 1-р болохоор манай Facebook-ийн Cocktail and Crime гэсэн пэйж хуудас байгаа. Тэрийг лайк дараад follow хийсэн байх ёстой. За 2-р болохоор бид хоёр giveaway-тэйгээ холбогдуулаад нэг пост оруулна утгагүй. Тэрэн дор 3 найзаа меншн хийгээрэй. Тэгээд тэр зүгээр ч бас 3 найз бишээ. Одоо ийм бодит гэмт хэрэг болон босын явдлын тухай сонсох дуртай байж магадгүй дээ. За энэ нэстэ магадгүй дээ гэсэн найз байх юм бол тэр 3-ыг меншн хийгээрэй. За 3-дугаарт бит хоёрын YouTube-ийн хуудсыг юм уу эсвэл аль нэг хамгийн дуртай дугаараа Facebook-ийнхаа хуудсан дээр хуваалцаарай. Шеэр хийгээрэй. Хамгийн гол нь тэр нь
settings-ээ public буюу одоо олон нийт бүх хүн ороод таны хуудас руу ороод харах боломжтой байх хэрэгтэй шүү. Азтангаа random буюу одоо нэг аппликейшн ашиглаад одоо тэр дундаас хэнийг ч хамаагүй одоо сохроор гэх юм уу те тохиолдлоор сонгогдох байгаа. Тийм учраас хин ч азтан болж болох боломжтой. Тэгэхээр та хэд маань идэвхтэй оролцоорой. Бид хоёр бэлгийн амар гоё бэлтэж байгаа. Ерөнхийдөө бэлэн болсон. Тэгээд бэлгийнхаа гоё зургийг утахгүй оруулна, постаа утахгүй оруулна. Тэгээд манайхан giveaway дээр гоё идэвхтэй оролцоорой. Тэгээд хамгийн гол нь giveaway азтнаа болохоор 1 сарын 15-наас өмнө бид хоёр аль нэг өдөр лайв хийгээд тодруулах байгаамаа. Тэгээ та нарынхаа нүдэн дээр яг чин үнэнчээр шударгаар тодруулнаа. Тэгээд угаасаа лайв хийхээс өмнө бид хоёр 1 юм уу 2 өдрийн өмнө та хэдтэй мэдэгдэн те. За энэ өдөр яг тавуулчихлоо. Энэ өдөр лайв хийн шүү гэд хэлэхээр та хэд манд гоё орж ирээ үзээрэй. Тэгээ бөөнөр азтнаа тодруулцгаая. За тэгээд одоо нөгөө баг багаар дотн танилцаад байгаа. Тэгээд лайв хийгээд илүү бүгдээрээ дотн сайхан танилццгаая. Тэгээд удахгүй угаасаа giveaway-ийн тухай энэ бэлэг өгөхийн тухай тийм детальчилсан тодорхой тийм пост орох байгаа. Тийм болохоор манайхан хонхоо асаагаад бидний сайн сонсоод ингээд ортоод байж байгаарэ за. За тэгээ өнөөдрийн дугаар нэг иймэрхүү байна. Энэ болтол сонссон сонсогч нартай маш их баярлалаа. Тэгээд бид хоёрын хийж байгаа контент та бүхэн таалагддаг бол лайк дарна уу, дислайк дарна уу, шеэр хийн үү, фоллоу хийн үү. Манайхан тэгээ хийдэг юм хийцгээгээрээ. YouTube дээр subscribe хийгээрэй. Бид хоёрын хийж байгаа контент тань таалагдж байгаа бол за тэгээд энэ болтол бид хоёрын уршигыг сонссон хүн чинь хэн билээ дөөкөө? MVP MVP шүү дээ. Эсвэл хошно. Эсвэл хэрэг дуртай хошно. За тэгээд бид хоёрыг ингээд одоо энэ ч одоо 29 дугаар 29 дугаар хүртэл сонссон MVP байх юм бол маш их баярлалаа. Та наргүйгээрээ бид хоёр чинь юу илээ дээ? Юу ч биш шүү дээ. Тийш дээ. За тэгээ бүгдээрээ дараагийнхаа дугаараар дахин уулзлаа. Түр баяртай. Bye. Bye.